Хуульч шуухан нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт албан тооттой танилцах тэдгээрийг бичиж дадлагч ажлыг танилцуулж байна. Захиргааны хэргийн шүүхээс шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас, албан тоот, шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, ерөнхий шүүгчийн захирамж зэрэг эрх зүйн акт албан тоот гарна. Захиргааны хэргийн шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлсэн шүүхийн шийдвэр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гэх процессын буюу завсрын шинжтэй шийдвэр гарна. Шүүгч дангаараа гаргаж байгаа бол шүүгчийн захирамж, харин шүүх бүрэлдэхүүн гаргаж байгаа бол шүүхийн тогтоол гэсэн хэлбэртэй байна. Шүүх бүрэлдэхүүн гэдэг нь анхан шатны шүүхэд даргалагч шүүгч, өөр хоёр шүүгчтэй хамтдаа хэрэг маргааныг хянан хэлэлцэхийг хэлнэ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гомдол гаргах процессын шийдвэрийг тусгаалan заасан ба шүүх ажлын 3 хоногийн дотор гаргана. Гомдол гаргах хугацаа дуусмагц эсвэл гомдлыг хянан шийдвэрлэж дууснаар хүчин төгөлдөр болно. Харин гомдол гаргах эрхгүй процессын шийдвэр тэр даруйд хүчин төгөлдөр болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар гаргасан шүүгч захирамж, шүүх тогтоол нь илт үндэслэлгүй бол уг захирамж тогтоолыг гаргасан шүүгч шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох эсвэл өөрчилж болно. Шүүгчийн захирамж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч дангаар гаргах процессын шийдвэр юм. Шүүгчийн захирамж нь нэхэмжлэлтэй холбоотой захиргааны хэрэг үүсгэх тухай, хамтран хариуцагч татах тухай, шүүх хуралдаанд товлон зарлах тухай, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сэргээх тухай, эрх залгамжлах тухай, 3 дахь этгээд татах тухай, шүүхийн шийдвэр шийтгэлийн хуудас албатан гүйцэтгүүлэх тухай, шүүх хуралдааныг хойшлуулах тухай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түтгэлзүүлэх тухай, захиргааны актын биелэлт түтгэлзүүлэх тухай, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай зэрэг байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангаагүй тохиолдолд нэхэмжлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамж гарна. Энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй байна. Нэхэмжлэгч тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлийн бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлийг шүүх буцаана. Нэхэмжлэл буцаах тухай шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй боловч 30 хоногийн дотор дахин нэхэмжлэл гаргах хэрэгтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлд заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдвол нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарна. Энэхүү захирамжид гомдол гаргах эрхтэй байна. Шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад эсвэл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзна. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн хуулийн этгээд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргийлэх хүсэлтэд холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш 3 жилийн дотор нөхөн сэргээж болно. Шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан эсвэл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана. Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох хэрэгтэй. Хамтран хариуцагчид нь ашиг сонирхлын зөрчилгүй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүгд оролцох шаардлагагүй. Түүнчлэн шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл хэн нэгийгээ томилон өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулж болно. Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино. Нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна. Хариуцагчийг нотлох баримт цуглуулахаас өмнө солих бөгөөд хэрэв цуглуулсны дараа солиход хүрвэл шинээр тогтоогдсон хариуцагч болон хамтран хариуцагч нь нотлох баримтыг шинээр цуглуулж үнэлүүлэхийг шаардах хэрэгтэй. Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хизээ хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож 7 түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж хэргийн оролцогч бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ. Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түтгэлзүүлэх нөхцөл байдал арилсан тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээнэ. Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан, тухайлбал хүн нас барсан, зураггүй алга болсон тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан обол зохих этгээдээр сольж болно.
Эрх засамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно. Захиргааны байгууллагын эрх засамжлах үйл ажиллагааг захиргааны ерөнхий хуулийн 5-2 дахь хэсэг 8 дугаар зүйлс заасны дагуу зохицуулна. Эрх засамжлагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан хэргийн оролцогчийн эрхийг эдэлж үүргийг хүлээнэ. Нэхэмжлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг 3 дахь этгээд гэнэ. Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаанд шаардлагатай бол 3 дахь этгээдийг оролцуулах захирамж гарах орно. Үндсэн нэхэмжлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан. Эсвэл эдгээрийн улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн 3 дахь этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр эсвэл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна. 3 дахь этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана. Бие даасан шаардлага гаргасан 3 дахь этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж өөрөг хүлээнэ. Харин бие даасан шаардлага гаргаагүй 3 дахь этгээд нэхэмжлийн шаардлагыг өөрчлөх, ихсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж үүргийг хүлээнэ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлс заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу шүүхийн шийдвэр шийтгэлийн хуудас албатан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарна. Хуульд гомдол гаргахаар заасан болон шүүх хуралдааны бус үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг ажлын 3 өдрийн дотор бичгээр гаргана. Гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж тогтоолыг гаргасан шүүгч шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох эсвэл өөрчилж болно. Шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтэй холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж гарна. Нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай. Эсвэл хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хуралдаанаас өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлсон хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно. Хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч иргэдийн төлөөлөгчийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж дахин дуудан ирүүлэх бөгөөд 2 дахь удаага ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана. Иргэдийн төлөөлөгчид мэдгцээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрсөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна. Шүүх хуралдааны явцад шин нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулж болно. Шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэргийн оролцогч нас барсан, хуулийн этгээд татан буugдсан үед маргаантай байгаа шаардлага болон үүрэг эрх засамжлагчид шилжих ёстой байвал хэргийн оролцогч онц ба дайны байдал зарласан нөхцөлд цэргийн алба хааж байгаа. Эрүү иргэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө буг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй. Хэргийн оролцогч хүнд өвчний учир эмчлүүлж байгаа бөгөөд төлөөлөгч томилох боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Монгол улсын үндсэн хуульд нийцээгүй тухай асуудлаар улсын дээд шүүхэд санал оруулсан. Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Монгол улсын үндсэн хууль зөрчсөн эсэх талаар үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 33, 35, 40-р зүйл заасан ажиллагаа явуулж байгаа тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гарган түтгэлзүүлнэ. Эдгээрээс бусад шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түтгэлзүүлэхийг хориглоно. Дурдсан нөхцөл байдал арилсан тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээнэ. Захиргааны актын биелэлтийг түтгэлзүүлж болохгүй нөхцөл эсвэл хуульд тусгаалan зааснаас бусад тохиолдолд шүүгч хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түтгэлзүүлнэ. Захиргааны хэм хэмжээний актын биелэлтийг зөвхөн хуульд заасан үндслэлээр түтгэлзүүлж болно. Захиргааны актын биелэлтийг түтгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна. Захиргааны актын биелэлтийг түтгэлзүүлэх нь бусдын амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд эсвэл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол хүн хуулийн этгээдээс албан татвар төлбөр хураамж гаргуулах тухай шийдвэр бол захиргааны журам зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн бол уг зөрчлийг таслан зогсоох тухай захиргааны хяналтын байгууллага албан тушаалтны шийдвэр бол тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх шийдвэр бол хуульд заасан тохиолдолд үл маргалдах журмаар биелүүлэх бол
Монгол Улсын их хурлын болон ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан аймаг сум нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн маргааныг шийдвэрлсэн холбогдох сонгуулийн хорооны шийдвэр бол захиргааны актыг түтгэлзүүлж болохгүй. Нэхэмжлийн шаардлагаас татгалзах хариуцагч нэхэмжлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч хариуцагч эвсрэх тохиолдолд хэргийг хэлбэршүүлсэн журмаар хянан шийдвэрлэх ба хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж гарна. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлдэн эсвэл хэсэгчлэн татгалзаж болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзснаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлдэн татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж тэмдэглэлт тусгана. Нэхэмжлэгч нэхэмжлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж үлдсэн нэхэмжлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана. Нэхэмжлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй. Хариуцагч нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх хэрэгжүүлөө хууль ёсны ашиг сонирхлыг хүндөхөөргүй, хуульд харьцаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгоно. Нэхэмжлэгч хариуцагч харилцан буулт хийж нэхэмжлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвсэрлийн гэрээ байгуулж маргаанаа дуусгуур болгож болно. Нэхэмжлэгч хариуцагч нар эвсэрлийн гэрээг бичгээр хийж гарын үсгээ зурсан байна. Шүүх хуралдааны явцад эвсэрвэл энэ тухай хуралдааны тэмдэглэлт тусгана. Нэхэмжлэгч хариуцагчийн эвсэрсэн нь хуульд харьцаагүй бөгөөд бусад этгээдийн эрх хэрэгжүүлөө хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвсэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгоно. Шүүх хэлбэршүүлсэн журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ нөхөн төлөвлөх шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47, 48 дугаар зүйлс зааснаар шийдвэрлэнэ. Нэхэмжлийн шаардлагаас татгалзсан хариуцагч нэхэмжлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч хариуцагч эвсэрсэн дагуу шийдвэрлсэн шүүгчийн захирамж шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хилэлцэх явцад нэхэмжлийн шаардлагаас татгалзсан хариуцагч нэхэмжлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч хариуцагч эвсэрсэн үндэслэл нөхцөл байдал илэрвэл шүүгч шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан хариуцагч нэхэмжлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч хариуцагч эвсэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгоно. Шүүхийн тогтоол гэж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүнээс гаргасан болон хяналтын шатны шүүхээс захиргааны хэргийг хянан хилэлцэж гаргасан шийдвэрийг хэлнэ. Захиргааны хэргийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсвэл хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож дахин хилэлцүүлэхээр буцаасан. Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой. Тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр тогтоосон хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ. Бусад хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ. Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ. Хяналтын журмаар хэргийг улсын дээд шүүх 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ. Анхан шатны шүүхийн шийдвэр гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрийг хэлнэ. Шүүхийн шийдвэрийг шүүгч дангаар эсвэл бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаас Монгол улсын нэрийн өмнөөс гаргана. Шүүх хэрэг маргааныг хянан хилэлцээд анхан шатны шүүх шийдэх ба цагаатгах тогтоол шүүхийн шийдвэр, шүүгч шийдвэр, давж заалдах шатны шүүх магадлал, хяналтын шатны шүүх тогтоол хэлбэртэй байна. Эдгээрээс бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол шүүгч захирамж гаргана. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага хуулийн этгээд алдан тушаалтан хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албатан гүйцэтгэнэ. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шийдвэр хэлбэртэй байна. Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хилэлцээд захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох. Захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох. Захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон эсвэл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох. Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр эсвэл гаргахгүй байгаа эс үйлдэх нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардлагадах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэх хууль бус болохыг тогтоох. Эрх зүйн харилцаа байгаа эсхийг тогтоож хүлээн зөвшөөрөх. Төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах.
Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох. Захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсвэл зөрчигдөж болцсогүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсвэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох. Захиргааны байгууллагын гаргасан нэхэмжлийн хувьд хууль зөрчигдсөн болон нийтийн эрх зүйн чиглэлгээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь тогтоогдвол хүчингүй болгох. Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсвэл зөрчигдөж болцсогүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох. Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжилэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар төдөлзүүлэх. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгох. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргана. Шүүхийн шийдвэр нь удирдлагаас тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ. Удирдгал хэсэгт шүүхийн шийдвэрийг хизээ хаана ямар шүүх гаргаж байгаа, шүүгч шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогчийг нэрлэн заана. Тодорхойлох хэсэгт нэхэмжлийн шаардлага, хариуцагч, гурвдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана. Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хилэлцэгдэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэж дүүнсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэгэлсэн тухайга тусгана. Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримтсан хуулийн нэр зүйл хэсэг заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсвэл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн нөхөн төлөвлөх шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарласан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж өөрөг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгүүлэх арга журам хугацаа, шийдвэрийг давж заалдах журам хугацааг заана. Захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар төдөлзүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана. Тогтоох хэсэг нь захиран тушаах хэлбэртэй байна. Шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц төрөл агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр ишлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага татгалзал тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна. Аргачлал журмыг улсын дээд шүүх батална. Шүүхийн шийдвэрт тухайн маргаанд хамааралтай хуулийг үе шаттайгаар хэрэглэнэ. 1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтооно. 2. Хэргийг шийдвэрлэхэд хэрэглэгдэх эрх зүйн хэм хэмжээг буюу хуулийг сонгоно. 3. Хэрэглэгдэх хуулийн бүтцийг нэг бүрчлэн шинжээр задлан шинжлэх буюу гипотез, диспозиц, санкцийг тодорхойлох. 4. Хуулийн урьдчилсан нөхцөл нь хэргийн бодит байдалд нийцэж буй эсхийг тогтоох буюу субсунц, зүйлчлэлийг тогтоох. 5. Хэргийн эрх зүйн үр дагаврыг тодорхойлох буюу маргааныг шийдэх. Хууль хэрэглэхдээ агуулгын хувьд тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх ёстой хуулийг сонгоход болон түүнийг хэрэглэхдээ баримтлах шалгуур буюу хууль хэрэглэх зарчмыг ашиглана. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ. Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Монгол улсын олон улсын гэрээ нь Монгол улсын үндсэн хуульд нийцээгүй байна гэж шүүгч шүүх бүрэлдэхүүн үзвэл тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг төдөлзүүлж улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана. Улсын дээд шүүх саналыг хилэлцэж үндэслэлтэй гэж үзвэл үндсэн хуулийн цэцэд өсөлт гаргана. Харин үндэслэлгүй гэж үзвэл ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр санал гаргасан шүүхэд буцаана. Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол улсын үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ. Монгол улсын үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдүүл тухайн харилцааг илүү наривчлан зохицуулсан хуулийн тийм хууль байхгүй бол зүйлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ. Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсвэл байгаа нь тодорхой бус гэсэн үндслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах хэрэггүй. Шүүх хууль хоорондоо зөрчилтэй болон хууль шударга бус, эсвэл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзах хэрэггүй.
Хуулийн ерөнхий хийсвэр зохицуулалтын улмаас хууль тодорхой бус, ойлгомжгүй, зөрчилтэй, тэр бүх хэл огт зохицуулалтгүй орхигдсон тохиолдол гарвал шүүхээс тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэхийн тулд хууль хэрэглэхдээ хууль тайлбарлах арга буюу казуал тайлбар ашиглана. Хуулийг өгчлэн, системчлэн, үндсэн хуульд нийцүүлэн, түүхчлэн, телеог зэрэг тайлбарлах, төсөөтэй хэрэглэх арга байна. Хуулийг өгчлэн тайлбарлах гэдэг нь хуулийн үгийн утга болон хэл зүйн дүрмээр тайлбарлахыг хэлнэ. Системчлэн тайлбарлах гэдэг нь эрх зүйн хэм хэмжээ нь хоорондоо зөрчилгүй байхыг хангахыг ойлгоно. Үндсэн хуульд нийцүүлэн тайлбарлах гэдэг нь хуулийн дээд ирэмбийн хэм хэмжээнд нийцүүлэхийг хэлнэ. Хууль зүйн утгыг тодруулахад түүхийн контекстыг тайлбарлана. Харин телеог гэдэг нь хуулийн зорилго зорилтуудыг харгалзан тайлбарлах арга юм. Нэхэмжлийн шаардлагын үндэслэл болж буй эрх зүйн үндэслэл буюу хууль өөрчлөгдсөн, эсвэл бодит нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд тухайн нэхэмжлийн агуулга буюу нэхэмжлэгчийн хүсэл зорилго болон түүний эрх хамгаалагдах боломжийг илүүтэй анхаарч шинэ процессын зохицуулалтыг хэрэглэнэ. Харин материаллык хууль өөрчлөгдвөл нэхэмжлийн төрлөөс хамааран хэрэглэх хуулийг сонгоно. Захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлийн хувьд шүүх маргаан бүхий акт гарсан үеийн хууль бодит нөхцөл байдлыг үнэлэх ёстой боловч маргаан бүхий акт нь одоо үзүүлж буй үр дагавар нь чухал байдаг. Үүрэг хүлээсгэх буюу даалгах нэхэмжлийн хувьд захиргааны байгууллагаар гаргуулахыг шаардаж буй акт нь шүүхийн шийдвэр гарах үеийн хууль тогтоомж нөхцөл байдалд нийцсэн байх ёстой тул шүүхийн шийдвэр гарах үеийн хууль тогтоомж дагуу шийдвэрлэнэ. Эрх зүйн харилцаа байгаа эсхийг тогтоох нэхэмжлийн хувьд нэхэмжлэгчийн тогтоолох гэж буй харилцаа нь тодорхой цаг хугацаагаар хязгаарлагдаж байгаа эсхээс хамаарна. Захиргааны акт гэрээг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлийн хувьд тухайн цаг үеийн хууль тогтоомж нөхцөл байдлыг үнэлж шийдвэрлэнэ. Гүйцэтгэх хуудас нь шүүхийн шийдвэр шийтгэлийн хуудас албатан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг дагаж гардаг. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр болон түүний үндсэн дээр олгогдох гүйцэтгэх хуудас байна. Шүүхээс үйл ажиллагааны хүрээнд албан тоот гаргана. Тухайлбал нэхэмжлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагчийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах арга хэмжээ авч нэхэмжлийн шаардлагыг зөвшөөрөх хэсэг талаарх хариу тайлбар холбогдох нотлох баримтуудыг заасан хугацаанд шүүхэд ирүүлэх талаар албан тоот явуулна. Шүүгч хэрэг үүсгэсэн үеэс эхлэн тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг байгуулах, албан тушаалтан, хүнээс шаардан гаргуулахдаа албан бичиг болон шүүгчийн захирамж явуулж болно. Албан бичигт нотлох баримт гаргуулах болсон шалтгаан ямар нотлох баримтыг гаргуулахыг хүсэж байгаагаа тодорхой илэрхийлж нотлох баримтыг шүүхэд ирүүлэх боломжит хугацааг заана. Шүүгч шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий албан тушаалтныг томилж, шинжээчийн дүгнэлтийг гаргуулах хүсэлт бүхий албан тоотыг тухайлсан байгууллага руу явуулж болно. Албан тоотод шинжээчин дүгнэлт гаргахад шаардлагатай өөр бусад баримт шаардлагатай бол энэ талаарх хүсэлтээ шүүхэд ирүүлэх боломжтой талаар дурдна. Шүүхээс гаргасан захирамж шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан тохиолдолд шүүхээс захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд захиргааны хэргийг хүргүүлнэ. Албан тоотод хэний нэхэмжлэл хинт холбогдох шүүгчийн захирамж шүүхийн тогтоолын шийдвэрийн дугаар захиргааны хэргийн индекс хавцсны тоо тус бүрийн хуудасны тоог заана. Шүүгчдийн зөвлөгөөнийг ерөнхий шүүгч удирдана. Шүүгчдийн зөвлөгөөнөөр асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ. Шүүгчдийн зөвлөгөө нь тухайн шүүхийн шүүгчдийн олонх оролцсон тохиолдолд хүчинтэй байна. Шүүгч бүр тэгш эрэхтэй оролцоно. Шүүгчдийн зөвлөгөөнөөс хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунгах тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гарна. Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан бол хэргийг тухайн шүүх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Хэрэг хянан шийдвэрлэх хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаага 15 хүртэл хоногоор сунгаж болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад хугацааг хуульд заасан хугацааны дотор шүүгч тогтоож болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхийн тогтоол шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлсэн хугацаа хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хамаарахгүй. Түүнчлэн хэрэг нэхэмжлэл шилжүүлэх тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гарна. Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрээр шүүгч ээлжийн амралт авсан, шилжсэн, ажлаа сольсон зэрэг шалтгаанаар түүний хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан хэрэг нэхэмжлэл өргөдөл хүсэлтийг өөр шүүгчид шилжүүлнэ. Ерөнхий шүүгч шүүгчээс татгалзсан татгалзлыг шийдвэрлэх тухай даргалагч шүүх бүрэлдэхүүн албажуулах тухай зэрэг захирамж гаргана. Хэд хэдэн болон хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.
Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан, эсвэл тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэнэ. Тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан, эсвэл бүх шүүгч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан үндслээр дахин оролцох боломжгүй болсон тохиолдолд хэргийг анхан шатны өөр захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхийн ерөнхий шүүгч шилжүүлнэ. Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваар гарган томилж, ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна. Хуваарийн дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг ерөнхий шүүгч томилно. Шүүгчийн туслах нь захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тоотыг боловсруулаад зогсохгүй, шүүх хуралдааны өмнө болон дараа хэргийн оролцогч болон бусад талд танилцуулах тараах хүргэх зэрэг үүргийг бичих хэрэгтэй хамтран гүйцэтгэдэг. Захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тоотыг боловсруулж бичиж дадлагдсанаар эрх зүйн актын төрөлтэй танилцах. Хэргийг эцэслэн шийдвэрлсэн шүүхийн шийдвэр болон процессын шийдвэрийг ялгах. Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй тохиолдол, хуульд заасан хугацаа, хүчин төвлөрдөр болох тохиолдлыг мэдэх. Шүүх хуралдаанд шүүгч дангаар болон бүрэлдэхүүнтэйгээр оролцох тохиолдлыг ялгах. Илт үндэслэлгүй шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгох өөрчлөх тохиолдлыг мэдэж авах. Эрх зүйн үр дагаврыг ойлгох. Эрх зүйн акт боловсруулах арга зүйд дадлагчих. Хууль хэрэглээний талаар суралцах. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг системтэйгээр үр дүнтэй явуулахад эрх зүйн баримт бичгийн урсгалын зохион байгуулалтыг ойлгож авах ач холбогдолтой байлаа. Хуульч шуухад захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тооттой танилцах, тэдгээрийг бичиж дадлагчих ажлыг танилцууллаа. Хуульч шуухатай хамт захиргааны эрх зүй судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжицгөөе.